Бохирдлыг бууруулах үндэсний хороо, нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах, богино хугацааны хөтөлбөрийн хүрээнд гэр орооллын өрхийг сайжруулсан зуух, боловсруулсан түвшинг хангах ажилтай холбогдуулан үндэсний хороолууд хуралдаж дараах шийдвэрийг гаргажээ. Нэгдүгээр засгийн газраас гэр орооллын өрхийн хэрэглээний нөөцийн үнийг бууруулах арга хэмжээг цогц байдлаар хэрэгжүүлж байгаатай холбогдуулан түүхийн нөөц хязгаарлах, үндсэн бүс буюу Баянгол дүүргийн айл өрхөдөд худалдан борлуулах, боловсруулсан түвшний үнийг 31-ээс 43%-аар бууруулж хямдарсан нөөцний үнэтэй ижил түвшинд хүрэхээр тогтлоо. Харин хоёрдугаар Улаанбаатар хотод нийт 180 мянган өрх гэр хороололд амьдарч байгаагаас 20 гаруй мянган нам даралтын усан алгалтын зуух хэрэгэлдэг. Тиймээс энэ сараас Канада улсаас нийлүүлэх энэ төрлийн эрчим хүчний хэмжээлтэй зуухыг гэр хороололд шинээр нэвтрүүлнэ. 60 хэрцэн 80 м2-д хүртэл талбайг халаах усан халаалтын зуухыг үндсэн үнээс нь 86% хөнгөлөлтөөр буюу 75 мянган төгрөгөөр гэр хороололд амьдарч байгаа гэдэг худалдан борлуулах шийдвэрийг гаргасан байна. 3-дугаарт энэ жил 55 мянган бүрийн шатлалттай зуухыг гэр хорооллын айл өрхөдөд худалдан борлуулах ёстой ч мянган сорилтын сангийн төсөл дуусч байгаа тул шинээр 45 мянган орчим тийм зуух олж нийлүүлэх шаардлагатай болсон. Энэ стандартын шаардлага хангасан хэрэглэгчдийн эрэлт ихтэй байгаа хас үлдсийн бэл зуухнаас нэмж 17 мянган ширхгийг 2012 онд багтаан нийслэлийн гэр орооллын айл өрхөдөд худалдан борлуулж иргэдэд үзүүлэх хөнгөлөлт буюу батааслыг засгийн газрын тусгай сан цэвэр агаарын сангаас санхүүжүүлэхээр шийдвэрлсэн байна. Ингэснээр нийслэлийн гэр орооллыг зуухаар бүрэн хангах ажил 85% хэрэгжилттэй болох юм а.